Сайнцхан уу хүүхдүүдээ? Цасхан байна. Өмнөх дугаарт би сонирхолтой мэдээллүүдийг та бүхэндээ хүргэсэн билээ. Харин өнөөдөр шинжлэх ухаанд хүний үүсэл хөгжлийг хэрхэн тайлбарладаг талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Хүн гэдэг нь хөгтний анги, приматын баг, гоминидын овогт багтах Homo sapiens зүйлийн амьтан юм. Homo sapiens гэдэг нь ухаанд хүн гэсэн үг. Дэлхий дээр оршин буй бусад амьд организмтай харьцуулахад хүн нь маш өндөр хөгжсөн тархитай бөгөөд ярих, сэтгэх, өөрийгөө шинжих чадвартай болно. Сэтгэлгээний энэхүү чадвар хойд хөл дээрээ явдаг биеийн босоо хөгжилтэй хослон хүн нь бусад зүйл амьтдаас илүүтэйгээр урт мөчөө ашиглан төрөл бүрийн багаж хийх хэрэглэх боломжтой болжээ. Хүний хувьслын түүхийн судалгаа нь үндсэндээ Homo sapiens зүйлсийн хувьслын судалгаа байдаг. Орчин үеийн хүн нь биологийн хувьд дээр дурдсан Homo sapiens хамаарах ба Homo sapiens-ийн дэд зүйл болох Homo sapiens sapiens гэж үздэг. Энэхүү дэд зүйл нь одоо үед оршин байгаа цор ганц дэд зүйл болно. Homo sapiens зүйлийн өөр нэг дэд зүйл нь ойролцоогоор 160 мянган жилийн өмнө амьдарч байсан Homo sapiens идалтуу бөгөөд одоогоор мөхсөн байна. 130 мянган жилийн өмнөх үед хамаарах орчин үеийн хүнтэй ижил антон бүхий чулуутсан үзэгдэл Африкаас олдсон. Homo sapiens-тай хамгийн төстэй одоо оршин буй зүйл амьтан бол паны төрөлд хамаарах хоёр зүйл сармагчин, бонобо ба шимпанзе юм. Эдгээр зүйл амьтад нэг гаралтай бөгөөд гол ялгаа нь нийгмийн зохион байгуулалттай болно. Бонобогийн сүргийг эмэгчин нь толгойлдог бол шимпанзегийн сүргийг эрэгчин нь толгойлно. Генийн судалгааны үр дүнгээр эрдэмтэд 6.5 сая жилийн хувьслын дараа бонобо, шимпанзе ба хүний ялгаа нь хоорондоо төрөл биш, хүмүүсийн ялгаанаас 10 дахин их, харин харах буюу хулганы ялгаанаас 10 дахин бага болсон гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Энэхүү хоёр зүйл сармагчин болон хүний ДНХ-н 95% нь ижил байдгийг тогтоожээ. Хүний хөгжлийн шугам шимпанзегийнхаас ойролцоогоор 5 сая жилийн өмнө, гориллагийнхаас 8 сая жилийн өмнө салсан байна. 1990 оноос хойш судалгаан дээр тулгуурлан дэвшүүлсэн таамаглалаар бол орчин үеийн хүн нь Африкт үүссэн бөгөөд Тэвүүд рүү 40 мянган жилийн өмнө нүүн шилжсэн байдаг. Харин түүнээс өмнөх буюу хэдэн 100 мянган жилийн өмнөх эртний хүмүүс байгалийн хатуу ширүү нөхцөл элдв бэрхшээлийг давж чадалгүй үе мөхөж байсан гэдэг. Иймээс Монголд 800 мянган жилийн өмнө болон бусад твд энэ үед амьдарч байсан эртний хүмүүс орчин үеийн хүний шууд өвөг болж чадахгүй. Харин орчин үеийн хүн буюу Homo sapiens эртний хүний олон санаа салбараас шалгаран тэсэж үлдсэн гэсэн онолыг эрдэмтэд дэмждэг. Гэвч энэ онол одоо хүртэл хүний үүслийг бүрэнд тайлж чадаагүй л байна. За ингээд та бүгдэд сонирхолтой байсан гэж найдаж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай найзуудаа. Сайн уу Тонти? Тонти найз маань захидал дамжууллаа. Бүгдээрээ анхааралтай сонсоод аваарай. Зуны 6-аатай өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн урд талбайд амгалан зүлэг нэртэй ногоон зүлэг талбай байдгийг та нар мэднэ мэдтэй. Өнөөдөр би тэнд хэсэг тайван хөвтөж хөх тэнгэрийг ширтэнгээ янз бүрийн сайхан зүйлс бодож мөрөөдлөө. Хэрвээ би паркийн савдаг мазаалаа биш найзууд та нар шигээ ерийн хүүхэд байсан бол яах болоо гэж бодов. Би сургуульд маш дуртай учир өглөө бүр цүнхээ үүрээд сургуульд явах байсан да. Олон найзтай болж зөндөө их эрдэм сурч хичээлийн завсралгаар хөөцөлдөж тоглоод гэтээ би чинь савдгийн сургуульд сурсан л та. Тэнд яаж байглаа хайрлан хамгаалах тухай хичээл их ордог. Ерийн сургууль шиг тоо бодож, хөгжим сурч, гадаад хэл үздэггүй юм шүү дээ. За, миний мөрөөдлийг сонсож өгсөн та нартай баярлалаа. Та нар ч гэсэн зөвлөгөн дээр тэнгэр ширтэн хэвтэнгээ сайхан зүйлс мөрөөдөөрэй. Хайртай шүү хүүхдүүдээ. Та нарын мөрөөдөмтгийн найз Тонти. Засхны хичээл нэвтрүүлгээ 5 гараг бүр 18 цаг 50 минутаас Dream телевиз болон Dream телевизийн албан ёсны YouTube хуудасаас хүлээн авч үзээрэй.